Сэтгэл гэдэг далавчтай болохоор Сэрчмаагийн тоглолтод таныг урьж байна. Их шиг тод үдшийн салхинд тантай болцож ирэх сарын хайрын аялгуунд уярч сэтгэлд уянгалах хөг аялгууг мэдэрч Сэрчмаагийн уянгалаг яруу их шиг аялгуунд болцоцгоё. Pop Diva Сэрчмаа хайртай шүү ээжээ баярын тоглолт 3 сарын 6-нд UB Palace. Сайн бацхан уу? Сэрчмаа байна. За өнөөдөр 2025 онд миний дуулсны 28 жил болж байна. За энэ хугацаанд 270 гаруй дуу дуулжээ. 6 хүүхэдтэй айлын хамгийн отгон охин байгаа. Тэгээд манай гэрт ямар ч урлагийн хүн байхгүй. Ятах хөгжмийн хатаан гэдэг мөнх эрдэнэгч маань манай байр байсан. Тэгээд намайг анх одоо энэ сургуульд ороход их тус болж одоо манай сургуульд орооч чи ингээм хөрхөн дуулж муулдаг авьяастай юм чи миний дуу орооч гэд тэгээс мөнх эрдэнэгч манаас нэлээд нөлөөлөл үзүүлээд би энэ сургуульд автагаа хамт очиж шалгуулад тэгээ уншиж чадахгүй жоохон хүүхэд 6-7 настай юм чинь тэгээд төрсний гэрчлэгээний завсар тэнцсэн гэдэг бичгээ мэдэхгүй аавда юу гэж байгаа юм бол ааваа гэсэн чи аав миний охин чинь тэнцсэн байж ямар хөөрхийн баяр хүргье гэд 1997 онд ангийнхаа охтуудтай хамтдаа англид дуулаачдын уралдаанд оролцож байсан. Тэгээд ангийнхаа 2 хийлчин охин одоо надтай нийлээд 2 хийл 2 төгөлдөр хуурын охинтойгоо нийлээд одоо охид хамтлагийг бас байгуулж одоогийн Sweet Motion хамтлаг шүү дээ. Тэгээд уралдаанд оролцож бид нэр төрүүлж исэн. Өдгөө одоо хайрын дууч гэсэн нэрийг сэтгүүлчдээс аваад за тэгээ Pop Diva гэсэн бас нэрийг бас эгч нартайгаа хамтдаа авч Up Music Production-ийн project болох тэр 2005 онд хаа тий 2005 онд болсон тэр тоглолт прожектод бас орж ард түмний санал асуулгаар ийм нэрийг бас авч байсан. Ягаад гэвэл хүмүүс ягаад өөрийгөө хайрын дууч гэдэг юм болоо эсвэл өөрийнхөө Pop Diva гэд нэрлэлсэн болоо гэдэг ч юм уу бас тий зарим нэг хүмүүс мэдгүй хүмүүс нь бас боддог гэж магадгүй. Тийм учраас би бас тайлбарлаж байгаамаа. Pop Diva хайрын элч дуучин Сэрчмаа хайртай шүү ээжээ баярын тоглолт. Тэгээд 2015 онд анхны Монголын онлайн ток шоу хийжсэн Алтан хамтрагч найзыгаа яахын аргагүй бас урьлаа. Тэгвэл би тэр маш олон хүмүүс хамтарч одоо нэвтрүүлгээ хийгээж та хоёр уулзааж контент бүтээгээч гэсэн саналууд маш их байнга ирдэг. Тэгээд энэ удаа бол 8 дахь жилдээ хийгдэж байгаа хайртай шүү ээжээ гэдэг одоо Мартин 8 зориулсан тоглолтоо найз нь 3 сарын 6-нд хийж байгаа байхгүй юу? Тэгээ UB Palace тоглолтоо хийж байгаа. Одоо ойрдоо бас тоглолт бас хийгээг болохоор бас надтай хамтран ажиллаж байгаа энэ залуучууд манаас надад санал тавиад те ингээд энэ хайртай шүү ээжээ тоглолтыг хийгээч гэсэн бас надад урилга өгсөнд би маш их баярлаж хүлээж аваад өндөг идэх гэж дуудсан байхгүй бисээ гэрлөө орж нэг өндөг идэх чинь энэ дээрээ өндөг идэхгүй би танай хойно байна гэсэн чинь нэг ийм юм дээр л дуудана намаагүй ерөөсөө 2000 хэдэн онд хийжсэн Алтан хамтрагчаа 2015 онд хийжээ лөө. Дэмир 13 он шүү. Тийм үү? Бүр тийм олон жил болсон. Бараг нэг үе 12 жил өнгөрч. 60 боллоо. Ингээд 60-гийн хүн болсон. Маш олон ээжүүд, ээжтэй хайртай хүмүүс одоо эмээгээ дагуулад, ээжигээ дагуулад, ханиан дагуулад тий ирэх гэж боддог. Болно шүү дээ. Дагуулад ирэх болов уу гэж би бодож байгаа гэж эмэгтэйчүүдийн баяр юм чинь. Хөөе нэг чамаг одоо ингээ бас ингээ харж явдаг ирчүүд мэрчүүд найз нараараа зүгээр очиж үзчих болохгүй. Болно шүү. Сэл яг үнэнгээсээ үнэхээр гоё хоолойтой шүү дээ. Баярлалаа. Чиний дуунууд бол үнэхээр гоё. Дэлхийн гоё лэжийнхэн эрдэн нургсан цэцэглээ бид. Дэндүү нандин хайраас нь дэлбэлж гэрэлтсэн цомрлог билээ бид. Хайрын наран ээжтэй хамгаас төрүүлж хэлэх үг нь хайртай шүү ээжээ. Хайрлан өсгсөн ачийг танд дурсах та хамгийн сайхан бэлгийг хайртай шүү ээжээ тоглолтын залалгаар хүргүүлээ. Тоглолтод урилга Pop Diva хариуна. Pop Diva сарантуя. Pop Diva наран. Pop Diva алтан цэцэг. Микитон амтгийн дуучин Батчулуу. Харсар намтгийн дуучин Амар мандах. Ятгын хатан хаан мөн хэрдэн нар оролцсон. Дуучин Сэрчмаа хайртай шүү ээжээ баярын тоглолт 3 сарын 6-нд UB Palace. Хүний амьдралын дурсамжтай нэгэн хэсэгтээ дуу хоор хамттай байна гэдэг бол хамгийн уран бүтээлч хүний одоо аз жаргалтай ийм үе гэж би өөрөө боддог. Намайг танихгүй ч гэсэн миний хажуугаар өнгөрч байгаа хүн миний дуу дуулахад надад хамгийн аз жаргалтай байдаг. Тайзан дээр уран бүтээлч
алга ташлтан донд хамгийн аз жаргалыг мэдэрч чаддаг. Чиний ер нь бүх дуу л хийд штэ. Одоо хайрын тухай бүх дуунууд ч л одоо тийм үе үеийн хитүүдийг тэргүүлж исэн. Тэгээ Сэли бол яг үнэхээр маргахын аргагүй Монголын одоо рок попинг гэж ярьдаг те. Одоо энэ эмгтэй дууч дотроо бол яг үнэндээ яг бидний үед бол Сэли шиг үнэхээр тасарч амт байгаагүй штэ. Хуучныхаа дуунуудыг чи одоо бүр ямар эвлэгхэн гоё дуулдаг яа. Үнэхээр чи бол дуулах гэж төрсэн хүүхэн заа чи. Надад итгэж хайртмэн сэтгэлийн үзүүр чамдаа. Дуучин Сэрчмаа хайртай шүү ээжээ. Баярын дуулалт 3 дугаар сарын 6-нд UB Palace-т. Хамгийн гой зүйл нь юу вэ гэхээр энэ бол pop diva эгч нар маань бас ирж энэ тоглолтод оролцож тэднэр ард түмний хайртай одоо тэр сайхан дуунуудаа тэр өдөр 3 сарын 6-нд эхлүүлэх гэж байгаа. Сэрчмаагийн хувьд бол хамгийн их аз жаргалтай, маш их баяр хөөртэй байгаа. Pop diva-г одоо Саран Туяа, Ариуна, Алтан цэцэг, Наран, Сэрчмаа Монголын шилдэг 5 pop diva тий. Хамгийн залуух нөөрөө. Одоо тийм л болтой байдаг шүү дээ. Гэтэ гоё тий. Ойр та хэдийг бас нэг тайзан дээрээс хараагүй бас утсан биш үү? Тийм шүү дээ тий. Хамгийн гол нь шинэ одоо ганц 2 дуу дуулаад ер нь ихэнхэн дандаа хүмүүсийн одоо хит болсон дуунасаа бас ингэж Чи шинэ дуу гаргаж байгаа юм уу ер нь? шинэ дуу гаргасан чинь хамт аялах уу гэдэг нэг гоё залуугийн талаар. Хэрэглэсэн тэр нүдэн чинь хин хайр байгаа гэмэдэрсэн. Тэр намайг үнсэж хайрлаж тиймээ би чамд таалагдсан. Тэгэхээр одоо нэгэн өдөр рок попын pop diva-нэр нэгэн өдөр шуран чуулж Цэлийнхаа тоглолтын дээр хайртай шүү ээжээ нэрийн доор одоо бүхий л ээжүүд эмэгтэйчүүд та бүгдийг баярлуулах гэж байгаа да. Бид бүхэн маш их баяртай байна. Үргэж чамдаа хязгааргүй хайртай билээ. Дуучин Сэрчмаа хайртай шүү ээжээ. Баярын тоглолтын тасалбарыг Ticket Cinemas. Тоглолтод урилга Pop diva Ариуна, Урд наслаараа Pop diva Саран Туяа, Pop diva Наран, Pop diva Алтан цэцэг, Микитон амтгийн дуучин Батчулуун, Харсар амтгийн дуучин Амар мандах, Ятгын хатан хаан Мөн Хэрдэн нар оролцсон. Дуучин Сэрчмаа хайртай шүү ээжээ. Баярын дуулалт 3 дугаар сарын 6-нд UB Palace-т. Чи хизээ хамгийн сүүлд дуулсан юм бэ ер нь? Би харин Би чи ер нь тоглолт молтонд намайг урдггүй тий. өрсөн шүү дээ. Чи юус урдггүй тий нэг сонир. Чи нэг реклам хийх юм даа дуудана тий. Чи ямар муухай өөрөө матгшаа дандаа яваад тарчдаг шүү дээ. Чи дандаа Европ мовроо. Тийм үү. Молон Энэ Сэлийг сурах юм байна. Ингээ хүний ингээ магтангууд нь хүн яг нэг гол ярьж исэн юм аа. Орчих чад чи яг нэг Европ руу яваад маад гэхээр би даг хөөрөд нэг Европ явдаг баатар болоод өвчнгүүттэй нөгөө сэтийн ингээ хазаалах энэ урлагийг энэ хүнээс орсон байж та. Чамаас орсон. Гадаас орсон байж та. Тэгээд гуй шалгаа могончил гэх. Тий хариуцлагатай ярьж. Сэл яг 2 цагаас биш тэгтэй гэдэг юм бол 1:30-д ирчдэг хүн шүү дээ. Тийм учраас аливаа зүйлийг сайн бэлдэж байгаа тийм болохоор тоглолт бол үнэхээр гайхалтай мундаг болох байх гэж би бодож байна. Чи постерийнхаа нэг болонд нь миний зургийг тавьчихлаа. Тижичнэр. Боёо гэдэг шиг тий. Дэлхийн гоё лээжийн хэм эрдэн нургсан цэцэг билээ бид. Дэндүү нандин хайраасан дэлбэлж гэрэлтсэн цомрлог билээ бид. Хайрын наран ээжтэй хамгаас төрүүлж хэлэх үг нь хайртай шүү ээжээ. Хайрлан өсгсөн ачийг танд урсгата хамгийн сайхан бэлгийг хайртай шүү ээжээ тоглолтын залалгаар хүргүүлээ. Дуучин Сэрчмаа хайртай шүү ээжээ баярын дуулалт 3 дугаар сарын 6-нд UB Palace-т. Бас айгүй эвгүйсэн те нөгөө ангир ээж дууга дуулах гад дуулсан чинь би бас нөгөө нэг жоох ээжийн тухай ярьцсан чинь чи ойлаад. За ээж маань болохоор Булган аймгийн Дашин жилийн сомынх. Тэгээд ер нь бол их даруухан эмэгтэй байдаг. Маш бүдүүн, урт гэзэгтэй. Тэгээд одоо үзэсгэлэнтэй, тийм сайхан эмэгтэй. Тэгээд эдийн засгийн мэргэжилтэй хүн байсан. Тэгээд
Дуу хооронд бол маш их дуртай. Ээжийн маань найран дээр дуулах дуртай нь болохоор нөгөө хөөрхөн борлог мороо гэд тэр дууг маш их дуулдаг гэсэн. Тэгээд үеийн үр гэдэг шин байдаг учраас миний хүү үргэлж одоо сайхныг тарьж, сайныг одоо түгээж, сайныг бодож одоо олонтойгоо ингэж яв тийм шүү гэдэг цахиасыг бол надад байнга хэлдэг байсан. Ээж хүн гэдэг бол хүүхдийн төлөө агуу байдаг. Ээжүүдийн хайр бол хизээш ундарч дуусшгүй төгсөшгүй юм агуу байдаг. Тийм учраас сайхан ээжийнхаа охин болоод төрсөндөө маш их баярлалт юм аа. Яагаад гэвэл ээж маань бас Тэнгэрээс намайг харж байгаа ч гэсэн үргэлж миний сэтгэл төмөх амьдараа, үргэлж надтайгаа хамтдаа, үргэлж охиныхоо төлөө одоо бүхий л хайраа одоо ч гэсэн зориулсаар яваа гэдэгт би итгэж авдаг. Тэгээ ээжийн тухай дуу ганц айлаад өгч үлсэл. Ямар ч хамаагүй ээж. Англи ээжийг ганц айлаад өгч. Ансхан донд мэн бүрэлзээд байн ангэр чимэн алгуда зүсэр борон шагад байн зүдэн дичимэн ирвүүдээ Дэшээ өнгө авахтай гоё цэвэрхэн авч болж явах юу байгаа ч. Үнэхээр гоё дуулсан шүү минь найз чинь те. За баярлаа. 3 сарын 6-нд TV Pulse-ийн концертыг дахин Сэлигийн хайртай шүү ээжээ тоглолтын промошнд нь би орлоо гэж. Рекламын юм дээр л дуудсан. Өндөг гэдгийг дуудсан. Хэвлээ яагаад болчих нэрэ? Хэвлээ бол баян ингээд дасгал хийгээдсэн. Угад цэцэгтэй явж байгаа. Хөөх үзүүлж үзүүлдэ зүгээр дасгал хийж байгаа гэж ярнэс. Баяг ингээ ийм л үнэтэй ер нь жаа. Миний насцаараа өргөе. Тэгээ Сэлиг жоох ингээд гоё ингээ жоох өдөөд ингээр яг Сэлигийн гоё юм яг өөрийнх нь төрхөн гарч ирдэг байхгүй. Тэрнээс эн чинь айгүй тийм чухал ярьдаг байхгүй. Түрүү сайн бяцхан их мөнд үзэгчтэй ч гэж байна. Тэгээд тэр төрхийг харснаас илүү Сэлиг нэг инээсэн ингэсэн наадгаа хасаараа гэдэг тиймэрхүү гарын хөдөлгөөн мөдлөхөнд төрсөн хамаагүй гоё харагддаг тий. Хайртай шүү ээжээ. Баярын тоглолт 3 дугаар сарын 6-нд UB Palace-д. Өөжийн актерийн хамтран цорын ганцтай байдаг. Тэр болохоор хитийн хит надад итгэж хайрт минь. Тэгээд энийг бол маш их олон хүмүүс бас хормон дээрээ бас энэ дууг дуулаач, бас үрд нэг чамлаа шиг дуулаач, дурлыг дуулаач гэдэг энэ гурван дуу бол яалтч бас дуулалдаг. Урт хамтлагийн отхон баярхан дуу. Тийм ээ. Надад бол галзуу гоё дуунууд өгсөн. Тэгээд тэрний нэг болохоор хайрын тухай дурлалтай. Хаач явсан цогийг манайхан амар мэдэн штэ нөгөө надад байдаг одоо хамгийн хурдан рок цайны ганц дуу маань юм. Ирэх саран байна те. Ирэх саран бол тухайн үед одоо бүр 5-7 оны чартад тэргүүлжсэн ийм одоо FM-ийн хит парадд дандаа нэгт байсан дуу. Тэгээ тухайн үед бас ийм нэг ийм дурны стилтэй ийм нэг хүүхэн шиг ийм өсмөсөө шүлжсэн улбар шаарстай хүн гэж тийм самурай ингээд айкидогийн залуучуудтай гарч ирээд дуулаад бүжиглээд тийм тэгээд ирэх саран дундаа маш хайртай. Яг тэгвэл маш гоё гэгээлэг ийм хөрхөн ханхуу гүнжийн тухай өгүүлдэг учраас би энэ дунд хайртай байдаг юм аа. За тэгээд гүрэн ахын манд бас үгийн бичсэн сэтгэл буруугүй гэд манайхан мэдэн штэ те. Маш тансаг өгөхтэй те. Дээлэндээ би дарна гээл те. Гуниж байхдаа миний хайр өмнөөс үнэн байсан гэл. За тэгээд хайрын нулимс гэж бас нэртэй миний хит дуу байдаг те. Хайрын нулимс нь дарс хацар даган урсан мен згоолж алхаж байгаа долгион ах одоо солигийн сэтгэлтэн бүрөвдөрж огштэй. Тэгэл ер нь манай одоо урдаа тавьдаг мундаг хүчмэн згоолчтой бүгднтэй бас хамтран ажиллана. Маш их өндөр байдаг. Дэлхийн гоё ээжийнхээ эрдэн ургасан цэцэглээ бид. Дэндүү нандин хайраас нь дэлбэлж гэрэлтсэн цомрлог билээ бид. Хайрын наран ээжтэй хамгаас төрүүлж хэлэх үг нь хайртай шүү ээжээ. Хайрлан өсгсөн ачийг танд урсах та хамгийн сайхан бэлгийг хайртай шүү ээжээ тоглолтын залалгаар хүргүүлээ. Дуучин сэрчмаа хайртай шүү ээжээ
Баярын дуулалт 3 дугаар сарын 6-нд UB Palace-т. За хайртай шүү ээж тоглолтын маань онцлог бол мэдээж ээжийн тухай дуунууд бол нэлээд олон дуулагдана. За тэр дундаа энэ тоглолтондоо бас зориулж одоо ээжийн бүүвэн дуу гэдгийг хүн болгон мэднэ. Анх надад манай харангийн инх манлаа ах маань бас яг энэ дуугчид дуулаач гэд бас өөрийнх нь хөгжмийн зохиолч одоо авторын зөвшөөрөлтөөр надад энэ дууг дуулах саналыг өгч байсан. Тэгээд энэ дуу болохоор би ямар ч тайзан дээр дуулж байгаагүй. Яг одоо хайртай шүү ээжээ тоглолтондоо дуулах ёстой байсан юм бэ. Тэгээд зөндөө олон дуучид энэ дуунуудыг дуулдаг. Гэвч дуучин болгон өөрийн гэсэн өнгө баястай, хэм маяг донжтой байдаг учраас за Сэрчмаагийн хоолоогоор энэ дууг бас тэнд сууж байгаа. Тэнд хүрэлцэн ирсэн та бүхэнтэйгээ бас хамтдаа дуулах ийм сайхан тохиол гарах болов гэсэн би хүлээлттэй байж байгаа. Тэгэхээр ээжийн бүүвэтэй хорвоо учраас ээжийн бүүвэн дуу бол яахын аргагүй дуулах байхын аргагүй. Ээжийн бүүвэн дуу их шиг надад хайрцаа энэ миний дуу ээжийн бүүвэн дуу. За шинэ дуу гарах юм байна. Pop диванаар ирэх юм байна. Тэгээд UB Palace-ын концертыг танхимд 3 сарын 6 тэр хоёр зөндөл тоглолт болох байх л та. Гэтэ сэлгийн тоглолтыг бас сонгоод үзүүл илүү гоё л доо. Хайрын дуу ихтэй, ээжийн дуу ихтэй, ээжтэй үзээд ингээд бас нэг тийм гоё мэдрэмж авдаг шүү. Сая англи ээж ингээд дуулах гэсэн дээ зөвөр шууд нүдэнд сэлий ингээд харагдал эхэлж байгаа юм. Тэгэхээр дуу гэдэг сайхан утгатай дуу, бэлэг тэмбэрэлтэй дуу, ээжийн тухай дуугаа сонсоход хүний одоо бодож байгаа ажил үйлс бүх зүйл нь бүтэж байна. Энэ зүйлд бол хамгийн их итгэдэг. Тийм ч учраас дуучин хүн аз жаргалтай байдаг. Дуу төрж байгаа газар бол үнэхээр шинээр хүүхэд үлгэдэж авч байгаа юм шиг баяртай байдаг. Тэгэхээр миний хувьд одоо надад төрсэн 270 гаруй уран бүтээл маань би одоо 270 хүүхэдтэй имшгэлт гэж бүх дуунуудыг хайрлаж үлгэдэж авч сэтгэл гаргаж дуулж бичүүлсэн байдаг. Тэгэхээр энэ дундаа за энэ баяраар Мартин аймнаар эмэгтэйчүүдтэй, ээжүүдтэй, эхчүүдтэй миний дууг сонсогч түмэндээ зориулаад миний барих байгаа бэлэг болвол та бүгдийнхаа сэтгэлийг альжаалыг тайлж одоо хайрыг түгээж амар амгалан өгч тэр бүх сайхан зүйлийг өгөх юм сайхан өдөш байна гэдэгт бол би үнэхээр итгэлтэй байна. Яагаад гэвэл тэр өдөш амьд хөгжим бэхжих болно. Тэр өдөш инээдхүүр баяр бүжиг дуу хор цалиглах болно. Тийм учраас UB Palace-ын их танхимд 3 дугаар сарын 6-нд орой 19 цагаас бүгдээрээ хайрын дуунуудаараа, ээжийн дуунуудаараа асуулцгаая гэж хэлмээр байна. Сэтгэл гэдэг далавчтай болохоор Сэрчмаагийн тоглолтод таныг урьж байна. Их шиг тод үдшийн салхинд тантай болцож ирэх сарын хайрын аялгаунд уярч сэтгэлд уянгалах хөг аялгауг мэдэрч Сэрчмаагийн уянгалаг яруу их шиг аялгаунд болцоцгоё. Pop Diva Сэрчмаа хайртай шүү ээжээ баярын дуулалт 3 дугаар сарын 6-нд UB Palace. Тоглолтод урилга Pop Diva Aruna, Pop Diva Sarantuya, Pop Diva Наран, Pop Diva Алтан цэцэг, Микитон амтгийн дуучин Батчулуун, Харсар намтгийн дуучин Амар мандах, Ятгын хатан хаан мөн хэрдэн нар оролцсон. Бүргэж чамдаа хязгааргүй. Баярын тоглолтын тасалбарыг Ticket Segments. Pop Diva хайрын илч дуучин Сэрчмаа хайртай шүү ээжээ баярын дуулал.